боловсрлоо дэмжий зорилтод хөтөлбөр. Ховд аймгийн бүх багш нар зөөврийн компьютераар бүрэн хангагдсан анхны цахим аймаг боллоо. Ховд аймгийн төрийн албан хаагч нарт 1000 ширхэг таблет өглөө. Хүүхэд залуусын хөгжлийг дэмжих дундын офис Улаанбаатарт Эдүү хаб Ховдод бид залуус нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Ховд аймгийн булган сумын Баян судал багт улсын төсвийн 4.1 тэрбум төгрөгийн төсөв төртөгтэй 160-аас 180 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай шинэ цэцэрлэг нээлттэй хийв. Ховд аймгийн 17 сумдын дотуур байр цэцэрлэгүүдэд нийгмийн хариуцлагын хүрээнд төсвийн бус их усүрээр эко аяг тавг цагаан мэрэгсэл шийдвэрлэж өгөв. 2024 оны улсын их хурлын ээлжид сонгуулийн 2 дугаар тойрог Ховд, Овс, Завхан, Говьалтай аймагуудад ардчилсан намаас нэр дэвшигч Ширнэн бандийн ачаа